За хайдах байх. Хей, За ажилласан уу? Юу ажилласан. Индонез явлаа. Найзынхаа бизнесээ сургуулийнхаа найзын хоримд явлаа тий. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бас олон зүйлсүүд боллоо. Тэгээд энэ 7 хоногийн хуулингийн хаваалцах дөрвөн сэдвийн талаар ярилцах юм бол За энэ 7 хоног бас нэлээд гой юмнууд болсон байна. Хамгийн ихнийх нь болохоор дэлхийд дээрх хамгийн том маркетингийн компани WPP гэдэг компани байдаг юм байна шүү. За энэ компанийн талаар хоёулаа ярина. Тэгэхээр энэ компани болохоор Google-тэй $400 сая дийл хийжээ. Тэр нь болохоор яг өөрийнхөө бүх одоо энэ маркетингийнхаа үйл ажиллагааг яг хиймэл оюун ухаанчлуулах гэх юм уу. За энэ талаар хоёулаа ярилцсан. Хоёр дахь мэдээ нь болохоор Хятадд Pony AI гэдэг ийм компани байдаг байна. За энэ нь болохоор хоёулаа 7 өдрийн өмнө ярьсантай нөгөө Waymo гэдэг нөгөө Америкийн компани autonomous driverless car гэдэг өөрөө удирддаг машин гэдэг. Тэрнтэй бас яг адилхан одоо үйл ажиллагаа явуулдаг team компани байгаа. Энэ нь болохоор Америкийн бас нөгөө нэг 3 том одоо машины компаниудын нэг болох Stellantis-тэй ингээд нийлээд Европт бас нэг юм expand хийх гэж байгаа юм байна. За тэр талаар хоёул ярина. Гурав дахь мэдээ болохоор дахиад Google-ийн нөгөө DeepMind гэдэг робот байгаа. Гаргасан робот. Тэр робот нь болохоор хувцас дэвхэж чаддаг болсон гинэ. За тэр нь яг юу гэсэн үг вэ? Тэгээд ирээдүйд юу болох ч вэ гэдэг ярина. За тэгээд дөрөв дэх буюу хамгийн сүүлийн мэдээ нь болохоор мэдээж OpenAI хизээч OpenAI-г мартчихлахгүй. OpenAI болохоор South Korea буюу одоо Солонгосын том хагас дамжуулагч үйлдвэрж байгаа компаниудтай Stargate гэдэг төслийн одоо дагуу бас нэг том одоо түншлэл буюу partnership-ийг зарласан байна. За энэ дөрвөн мэдээгээр хоёлаа өнөөдөр ярилцъя. За тэгээ шууд хойлоо ярилцгаа. За тэгээ орцгой. За тэгэхээр хамгийн эхний мэдээ бол би бас энэ WPP-г судалж үзсэн. Энэ чинь маркетингийн дэлхийн 1 номерын компани билээ. Гэхдээ яг бид нөгөө гарч байгаа юунуудыг хоёр дахь одоо компаниудыг бол охин компаниудтэй хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь бол мэдх юм байлээ. Тэгээ энэ компани чинь Google-тэй бас 5 жил илүү. 5 жилийн хугацааны нэлээд том дөнгөөр бол дийл хийсэн байгаа. Тэгээ энэ юу болсон бэ? Яагаад Google-ийг сонгож авч Google талаас гисэн WPP-тэй яагаад юм гэрээ ихэр болсон бэ гэдгээр эхлэе. За том зургаар нэг харах юм бол чиний хэлсэн үнэн WPP гэдэг нь болохоор дэлхийд дээр хамгийн том маркетинг компаниудын нэг. Дотроо бараг 200 гаруй одоо жижиг нөгөө эйженси агентлагууд эднэртэй ажилладаг. Тэгээд тэр нөгөө нэг агентлагуудыг нь бол бид нар бас илүү сайн мэддэг гэж магадгүй. Google-тэй 5 жилийн чиний хэлснээр түншлэлийн гэрээ байгуулсан. Үнэн дүн болохоор $400 сая. Энэ $400 сая нь болохоор хаанаас хаашаа явж гинэ гэхээр WPP болохоор Google-д одоо зарцуулна гэж байгаа тийм. За юунд нь зарцуулж байна вэ гэдэг нь болохоор ерөнхийдөө энэ одоо Google-ийн доторх хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн рүү одоо нөө access буюу тийм тэр бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх тэр одоо лиценз гэх юм уу бараг тэр эрхийг ерөөхдөө авч байгаа. За тэрэн дотроо юу гэсэн үг вэ гэхээр за Google-ийн хиймэл оюун ухааны бүтээгдэхүүн юм бол хоёуланг одоо мэдэх бидний бүгднгийн мэдэх одоо Gemini гэдэг одоо chatbot байна тий. За Gemini руу одоо access болно. Эсвэл нэг ямар нэгэн видео generate хийхдээ видео бий болгодог тэр бүтээгдэхүүн болохоор Veo гэдэг байгаа. За Veo-г бас ингээд ажиллаж болно. За тэгээд нөгөө зураг бүтээгдэхүүн одоо зураг эдэр бас бий болгодог бүтээгдэхүүн болохоор Imagen гэдэг байгаа. Тэгэхээр Imagen руу бас ингээд тэрнтэй хамтарч ажиллах боломжтой. За тэг хамгийн сүүлд бас нөгөө Genie 3 гэдэг бас нэг хойлоо ярьсан те. Тэгэхээр Genie 3 ч юм уу. Ерөнхийдөө л одоо энэ Google-ийн ирээдүйд одоо бий болгох тэр бүх хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнүүд рүү хамгийн эхлээд одоо priority access гэдэг байгаа. Early access юм уу те. Бусад одоо арт түмэнд одоо нийтэд зарлагдахаас өмнө тэр бүтээгдэхүүнүүдийг одоо ашиглах тэр эрт ашиглах эрхийг ерөнхийдөө бас авч байгаа гэж харж байгаа юм л. Тэгэхээр ерөнхийдөө бол ихтэй хиймэл оюун ухаантай холбогдсон гэж байна. Хиймэл оюун ухаантай холбоотой. Би болохоор нөгөө сурталчилгаанд нь бас одоо нөгөө Google-ийн бүх одоо платформуд дээр байгаа сурталчилгаанууд дээр нь ашиглах юм байна гэж ойлгож байна. Ерөнхийдөө бол хиймэл оюун ухаан чиглэлт юм байна. Яг үнэ. Гэхдээ хиймэл оюун ухааныг нь болохоор өөрийнхөө одоо айз буюу маркетинг одоо сурталчилгааныхаа үйл ажиллагаанд ашиглах байдлаар тийм. За тэгэхээр яг одоо хуулийн шиг нь хуулиа ингээд WPP-г бол сая мэдэж ер нь бол энэ сэдвтэй холбоотойгоор мэдэж авч байна. Тэгээ ер нь яг хуулийн шиг нь яг энэ компанийг мэдгүй хүмүүс WPP-ийн талаар ерөнхий мэдээлэл өгөх юм бол за тийм. Тэгэхээр WPP гэдэг нь болохоор түрүүн хэлсэн шиг дэлхийд дээрх одоо хамгийн том маркетинг компаниудын нэг юм байлээ. Тэгээд нийт ажилчид нь болохоор 100 мянган
100k буюу 100,000 ажилчидтай. Тэгээд жилийнх нь одоо орлого нь нэг 20 тэрбум долларын орлоготой. Тэгээд доороо болохоор 200 гаруй одоо ийм sub company буюу одоо агентлагуудтай. Тэгээд дэлхийд даяар маш олон хүнийг ингээ ажилуулад ажилладаг ийм компани байна. За тэгээд дотроо жишээ нь юу хийдэг вэ гэх юм бол хамгийн ихнийх нь болохоор за ингээд том ингээд одоо брэндүүдийг бодъё те Coca-Cola ч юм уу Samsung ч юм уу одоо Unilever ч юм уу те эдгээр чинь болохоор одоо жил болгон маш нэг тийм том юу маркетингийн нөгөө кампэйнүүд ингээ хийдэг те тэр бүх кампэйнуудынх нь одоо артлынх нь тэр дизайн тэгээд тэр кампэйнүүдийг ингээд аваад явдаг компаниудын нэг юм байлаа WPP гэдэг нь тэр нэгдүгээрт. Хоёрдугаарт болохоор бас энэ нөгөө нэг том брэндүүд чинь болохоор бас яг нөгөө social media буюу те одоо Twitter те одоо TikTok, Facebook одоо Instagram юу ч байдیں۔ Тэр бүх одоо social media-гийн channel-уудаар бас зөндөө олон жижиг одоо кампаниудаас явуулдаг те. Энэ кампаниудын бүх үйл ажиллагаа end to end одоо бас үйлчлэгийг нь WPP гэдэг компани болохоор тухайн компаниудын өмнө ингээд аваад тэгээд бас хийд юм байлээ. Тэгээд түрүүн чиний бас хальт орцоо одоо нөгөө Google дээр чинь дотор одоо нөгөө keyword нөгөө Google Ads, AdSense эдэргээл байгаа шүү дээ тий. Тэднэрийнх нь бас нөгөө нэг ирэх бидинг эдрийг хийгээд тэгээд тэр keyword эдэр дээр нүртэл бас ажилт юм байлээ. За тэгээд чи ингээ кампаниа ингээ гаргаад маркетинг үйл ажиллагааны ингээ явуулангууд тэрэн дээр чамд зөндөө олон бас нөгөө KPR performance үзүүлэлт эдрээ ингээд хянаа шалгаад ингээ цаашаа бас юу хийх вэ гэдэг стратегийнхаа төлөвлөгөөнүүдийг бас гаргадаг шүү дээ тий. Тэр бүх одоо нөгөө маркетинг болон data analytics тий. Тэр бүх бас үйл ажиллагаануудыг ингээд хийдэг. За тэгээд одоо чиний брэнд жишээ нь ингээд ямар нэг одоо асуудалд орох ч юм уу эсвэл брэндийнхаа одоо нөгөө нэг vision mission ч юм уу те брэнд өөр нэгс нэг мессеж идрэгэл байдаг штэ те тэр бүх одоо түүх мөх эсвэл одоо нөгөө корпорац харилцаа холбоо гэж ярьдаг те public relations PR эсвэл corporate communication ч юм уу энэ бүх коммуникац дээр нь бас ажилдаг ийм компани юм байна шүү. За тэгэхээр хоёулаа нэгэнд одоо маркетинг хэмээл ухаан ярьсны хамгийн сүүлийн асуултаа асуугаад тэгээд дуусгая. Ерөнхийдөө бол хэмэл одоо оюун ухаан бол бүх одоо ажлын төвшөнд бол нөлөөлж байгаа. Тэгээд таны одоо харж байгаагаар ер нь маркетингийн салбарын ирээдүйн чиг хандлага юу болж байгаа вэ те энэ сэдвтэйгээ уяад ярих юм бол мэдээж бол хэмэл оюун ухааны нөлөө маш ихээр орж ирж байгаа байх. За тийм. Тэгэхээр за зүгээр бүр ингээ том зургаар ингээ хараад үзэхээр баг жижиг дунд үйлдвэрүүд буюу те эсвэл одоо яг ингээд хувийн одоо үйл ажиллагаа хийж байгаа контент креаторууд ч юм уу те эсвэл одоо подкаст хийж байгаа хоёулаа ч юм уу те өнөөдөр өөрсдийнхөө одоо жишээ нь маркетингийнхаа нэг одоо постыг ингээ хийхэд урд өмнө яадаг вэ гэсэн бэ гэвэл одоо ямар нэгэн дизайнер ч юм уу те эсвэл одоо жижигхэн агентлагтай ажиллах ч юм уу те тэгдэг байсан бол өнөөдөр баг ингээд ChatGPT ч юм уу Genie 3 ч юм уу те имиж нэднэрээр баг ингээд нэг хөөрхөн ad баг хурдан гаргаж болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ маркетинг гэдэг чинь баг хүүхэн өөрөө баг хийх ингээд чадвартай болоод байгаа тэр чиглэл рүү бас нэлээд явж байгаа гэж харж байгаа. Тийм ч учраас энэ маркетингийн том компаниуд бас нэлээд тийм нөгөө нэг одоо ачаалал стрессэн дотор бас ингээд орцсон шахагдаад эхэлсэн. Тийм ч учраас энэ маркетингийн агентлаг компаниуд хоорондоо маш ихээр нийлээд mergers and acquisition гэдэгтээ биенийгаа ингээд худалдаж аваад ингээд улам ингээд томроод байгаа нэг тийм дүр зураг байна. Тийм ч учраас энэ WPP гэдэг нь болохоор урд зөндөө олон бас өөрийнхөө нөгөө нэг өрсөлдөгч маркетинг компаниудаа худалдаж аваад өөрийнхөө одоо нэг доор ингээд бий болгоцсон байгаа. Тэр нэгдүгээрт. Хоёрдугаарт за яг энэ Google-тэй ямар холбоотой энэ ерөөхдөө ирээдүйд энэ маркетинг одоо тэг хэмэл оюун ухаан дээр суурилсан маркетинг хаашаа яваад байна вэ гэж харахаар time to market буюу одоо ямар нэг ийм брендийн том кампаниудыг өнөөдөр 3-4 сар ингээл ажиллаад бөө юм болол гаргадаг байсан бол одоо энэ чинь баг нилээн хурдан тий энэ нэг бий болгох боломжтой болцсон тий маркет руу бол маш хурдан хугацаанд энэ одоо кампаниуд ерөөхдөө нийлүүлэгдэж байна гэдэг нэг бас юу харагдаж байгаа юм лээ дүр зураг харагдаж байгаа. Нөгөө нэг дүр зураг нь болохоор за урд өмнө яадаг байсан бэхээр нэг том ингээд нэг маркетингийн ad за реклам ингээд яваад тэр реклам нь болохоор дэлхийд даяар яг л нэг адил одоо ингээ явдаг байсан тий. Одоо яадаг вэ гэхээр нэг ad бол ингээ гарна. Тэгвэл тэр ad-ыгаа болохоро одоо орон болгонд ч юм уу хот болгонд ч юм уу эсвэл баг хүн болгонд арай нэг жоохон ижил төстэй ч гэсэн тэрэн дээр нэг localize ингээ personalize хийгээд ингээ явна гэж хараад байгаа. Тэгэхээр зан төлөв тий. За жишээ нь одоо Nike-гийн нэг том ингээд ad байлаа гэхэд нэг том ad
айдыгаа болохоор одоо баг 10,000 ингээд нэг юм өөр variation ингээд гаргах баг жижиг variation гаргах боломжтой. Тэгээд тэр хүнээсээ шалтгаалаад тэр айд нь арай жоохон өөр гарнаа гэсэн нэг бас нэг team хандлага ярьж байсан. Тэгээд 3 дахь нэг хандлага нь болохоор dynamic real time ad гэж бас яриад байгаа. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр тухайн хүн хаана байгаа, ямар нөхцөл байгаагаас шалтгаалan одоо танд харагдах айд шууд өөрчлөгдөнө гэж байгаа байхгүй юу. Чи одоо чи ингээд за 100 болж чинь те 100 боллоо гэд ингээд амар халуун байгаад жоохон ингээд халуун санагдангууд уцаа нээхэд шууд одоо яг хажууд байгаа зармигны айд ингээд чам руу гарч ирэх ч юм уу те. Бүр тийм real time байдлаар харагдаж байгаа гэж байгаа юм лээ. За тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор always on campaign гэж яриад байгаа. Always on campaign гэдэг нь юу гэсэн үг гэхээр чи одоо Nike-гийн дахиад тэр нэг том айд гарч ирлээ. Тэр айдыг чи ингээд үзэн штэ тий. Хүмүүс ингээд үзээд ингээд явж идэл тэр хиймэл оюухан нь тухайн одоо үзэгчдийн гаргаж байгаа тэр одоо нөө сэтгэгдэл тий нөө review perception гэдэг байгаа штэ. Тэднэрийг ингээд баг өөрөө сураад тэгээ тэрэндээ зохицуулаад өөрийнхөө баг өөрийнхөө айдаа ингээд баг өөрчлөлт яваад авах боломжтой гэд ерөнхийдөө иймэрхүү 3-4 байдлаар маркетинг бол өөрчлөгднө гэж бол хүмүүс харж явах шиг байна. За ойлголоо. Тэгэхээр дараагийн сэдвүүг оръё. За тэгээ. Хоёулангийнх нь 2 дахь мэдээ болохоор Хятадын Pony AI гэдэг компани Европт Stellantis гэдэг компанитай хамтраад өөрийнхөө одоо робот таксиг гаргана гэсэн мэт энэ талаар яриач. За тэгэхээр хоёлаа яг 7 хоногийн өмнө бол нөгөө нэг Waymo-г бол ярьж ирсэн шүү дээ тий. Өөрөө удирдах машины одоо томоохон тоглогч Америк нэгдсэн улс. Тэгээд Их Британд бол Лондонд өөрсдийнхөө одоо машиныг турших болсон гэдгээ бол хэлж ирсэн. Яг Хятадын талаас бол бас одоо зүгээр суухгүй гинэлтэй. Тэгээд мэдээж одоо Европт Америк орж ирж байгаа юм чи Хятад орж ирнэ. Тэгээд Люксембург хотод бол хамгийн анхны өөрөө удирдах одоо машин бол хамгийн анхны биш шүү. Зүгээр Европод анхны бол одоо нөгөө өөрөө удирдах машиныг бол туршихаар одоо энэ нөгөө ерөнхийдөө Stellantis ч юм бол 14 компани одоо брендинг одоо хүмүүсийн мэддэг брендинг толгой компани байгаа тий. Одоо миний мэдэх нь бол хамгийн том нь Jeep гэдэг брэндэд юм бэлээ. Тэгээд энэ компанитай бол энэ non-binding memorandum of understanding гэдэг гэрээг бол байгуулсан. Энэ болохоор хамтарсан хөгжүүлэлт туршилт захиалгад робот такси үйлчилгээг бий болгох зорилготой тийм гэрээ байсан мэлээ. Хоёулаа нөгөө WPP ерөнхийдөө ямар компани бэ гэсэн шиг бас тий. Pony AI гэдэг одоо компани нь одоо Waymo шиг тий. Waymo бол ингээд Америкийн яг номер 1 одоо машины driverless яг энэ салбар дээр бол ингээд нэгтэй байгаа. Тэр шиг Pony AI-гийн ерөнхийдөө нөхцөл байдал тий Америк одоо Хятадтай хэр том тоглогч вэ? Одоо бол нэлээд өндөр том бараг 3 тоглогчийн нэг. За тэгээд хамгийн сонирхолтой нь бол энэ Pony AI-ыг Waymo-д ажиллаж исэн инженер залуу бас нэг найзтайгаа хэрэгжүүлсэн. Тэгэхээр ер нь бол ухшлан ойлгомжтой. Тийм байна. За тэгээд 2016 онд байгуулсан. Хамгийн анх 16 оноос хойш бол энэ нөгөө гол нөгөө химэл оюун ухааны систем буюу одоо өөрөө удирдах тэр механизмыг нь бол хөгжүүлж явж байгаад туршилтын зам үйлчлэгийг бол 2024 оны 4 сарын байдлаар автономт тээврийн машины системээ одоо буюу энэ нөгөө хуулингийн өмнө ярьсан одоо энэ явсан километрийн замаа бол 32 сая километрийг давсан гэж бол одоо тэр зарласан буюу одоо энэ өөрөө удирдах одоо машин нь 32 сая километрийг бол явчихсан Хятадтай гэдэг бол 32 сая. За Waymo болохоор 100 сая гэсэн тийм. Окей. Сая километрийг бол явсан гэдгийг бол зарлж исэн. Тэгээ энэ нь бас нөгөө юу Хятадын одоо 4 томоохон хот Нянжин за тэгээ 3-ыг нь бол одоо хэлэхэд одоо хэцүү юм байлээ. Тэгээ ямар ч 4 томоохон хотуудад бол аль хэдийн үйлчлэгээ үзүүлээд эхэлчихсэн тийм компани юм байлээ. Ер нь голцоо нөгөө машин гэхээсээ илүү тэр цаана ажиллаж байгаа хэмэл оюун ухааны систем дээр нь ажиллаж байгаа компани байгаа. Тэгээд Stellantis-тэй болвол ямар гэрээ байгуулсан бэ гэхээр нөгөө хамгийн түрүүнд бол нөгөө van буюу одоо 6-аас 9 хүний суудалтай машин дээр бол туршна гэсэн гэрээг бол байгуулсан юм билээ. Тэгэхээр 2026 онд магадгүй хэрвээ Люксембург хотод явж байгаа юм бол энийг бас туршиж үзэх
боломж бол нэгдэх баха гэж. Тэгэхээр ваны такси юм уу те? Тийм, ваны такси. Вау. За тэгэхээр хамгийн сүүлийн асуулт болохоор за Waymo 7 хоногийн өмнө хоёлаа ингээ ярихад Лондон руу орох тэ сурагтай байсан. За энэ Pony AI гэдэг компани болохоор Stellantis-тэй ингээд нийлээд Европын за Люксембург руу ор. Ер нь яагаад хүн болго Европ руу хараад байна? Эсвэл би л тэгж хараад байна уу? Тийм, ер нь бол би бас харж байгаагаар энэ нөгөө автономous car дандаа Европын одоо юунд туршилтаа хийгээд байна л да. Бүс нутагт. Тэгвэл яг хуу Pony-гийн зүгээс бол Солонгостоос Сөүлд туршиж хэлж эхэлсэн гэсэн мэдээлэл бол байсан. Гэхдээ л юунд байгаад байна? Европод. За тэгээ мэдээж бол одоо яагаад Европод ингээд хийх болов гэдэг. Тэгээ нэгдүгээрт бол ямар байна вэ гэхээр Европын зохицуулалт нь өөрөө автономous car-ын зохицуулалт нь туршлал айгүй нээлттэй орчин гинэлтэй. Одоо жишээлх юм бол Люксембург, Герман, Франц, Нидерланд зэрэг орнууд нь болох юм бол автономт одоо жолоодлохын туршилтыг одоо тогтсон хязгаарлагдмал бүсэд болвол хийхийг бол зөвшөөрдөг. Хоёрдугаарт нь гэх юм бол та сая нэг өнгөрсөн дугаар дээр тайлбарлаж байсан level 0-оос 5 одоо төвшний одоо автономous car байд одоо car-ны систем байдаг гэх тийм. Тэнгүүд Европын холбоонд level 3 хүртэлх 3-аас дээш хүртэлх одоо системийн туршилтыг хуулиар одоо зөвшөөрөх эрхийг бол олгодог юм билээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэх гээд байна вэ? Хууль эрх зүйн орчин талаас бол Европын холбоонд бол таатай нөхцөл үүсэж байгаа. Америкийн нэгдсэн улсад бол илүү төвлөрсөн жоохон хяналтгүй одоо хууль эрх зүйн орчин байдаг гэж тайлбарлалт юм билээ. Тэгээд бас нөгөө талаараа бас зүгээр ингээ хойлоо бодоод үзэх юм бол дэлхийн одоо машины брендийн талаасаа бодоод үзэх юм бол хамгийн одоо бас төвлөрөл сайтай турших боломжтой одоо нөхцөл нь хаана вэ гэх юм бол бас Европ байх л да. Тийм ээ те. Вау. За тэгвэл тэгээд хоёлаа ирээдүйд дараа жилээс ч юм уу те 1-2 жилээс Европ руу явхад те тэр хотуудад нь баахан автономous car-аад ингээд машинууд явж иж магадгүй л юм байна. За окей. За таны сэдв болохоор их сонирхолтой сэдв байсан. Би бас зургийг нь харсан. Google DeepMind нөгөө хувцаа өөрөө эвхэх те. Эвхэх тийм одоо роботыг туршсан байгаа. Тий. За энэ тэгээд Financial Times дээр мэдээж том мэдээ олж гарсан. За тэгээд тэрийг үзсний дараа би YouTube дээр үзлээ. За энэ яг юу болоод байна? Ямар робот яад энэ те. Тэгээ ингээ харсан. Тэгсэн чинь амар инээдвэн л ерөнхийдөө бол амар энгийн санагцсан. Тэгээд ерөнхийдөө яасан бэ гэхээр одоо laundry буюу те ингээд нэг угаас хувцас байгаа байхгүй юу. Тэгээ нэг тэр нь болохоор хит хитэн өнгөтэй. Тэгээд хит хитэн ингээд basket чиний урд ингээд тавьчихж байгаа. За тэгээд ингээд өнгөөр нь ялгаад энэ хувцсыг зөв англиад те. За хор хувцсуудын хараттай, өнгөт хувцсуудын өнгөтэй. За тэгээд цагаан хувцсуудын цагаан. Тэгээд хийхээсөө тэр basket руу хийхээсөө өмнө болохоор эхлээд одоо fold ингээд ивхэд тэгээд хийнэл гэсэн одоо тийм л уг нь таск байгаа байхгүй тий. Тэр мэдээж одоо хүний хувьд бол тэр чинь одоо хэдэн настай хүүхдийн хийх ажил бай тий. Маш амархан. Тэгтээ яг робот буюу ингээ компьютерийн хувьд бол тэр маш хэцүү таск өмнө бол байсан байл да. Тэгтээ тэрний одоо нөгөө нюанс нь юу вэ гэхээр чи одоо ингээл зөндөө олон одоо үйлдвэрүүдэд ингээл бүр хамаагүй илүү хэцүү ингээл одоо таскуудыг хийж байгаа роботууд бол зөндөө байна штэ тий. Тэгэхээр энэ робот одоо юугаараа ингээд арай өөр юм бэ? Юугаараа ийм онцлог? Яагаад энэ одоо мэдээ болсон бэ гэхээр энэ робот нь болохоор яг өмнө нь ямар нэгэн яг ингээд өөрөө бодоод тэгээ өөрөө тэр reason хийгээд тэгээд яг энэ хүрээлэн буй орчныгоо ингээд амар мэдрээд тий тэгээд act буюу үйлдэл хийж байгаа нь болохоор одоо бараг л түүхэнд байгаагүй энэ бол маш том ийм дэвшилт болсон гэж бол харж байгаа. Тэгээд яагаад энэ маш чухал вэ гэхээр ирээдүйд бид нөгөө нэг түрүүн хойлоо чинь хэдэн дугаарын өмнө ярьлаа да роботын талаар хойлоо ярихдаа хоёр ингээд хувааж исэн те. Нэг төрлийн робот нь болохоор ерөнхий зориулттай робот, хоёр дахь робот нь болохоор тусгай зориулттай робот гэдэг. Энэ болохоор тэгэхээр ерөнхий зориулттай роботын одоо ирээдүрөө маш том одоо ийм мэдээ эсвэл одоо milestone болсон гэж харж байгаа юм лээ. Тэгэхээр хоёлаа яг нөгөө 3 дугаар өмнө ярьжсэн санагдав. 2 дугаар нь ч лөө. Ерөнхий зориулттай роботыг бүтээхэд хамгийн одоо ингээд асуудалтай байгаа зүйл нь гар гэд ярьжсэн шүү дээ. Тий яг үнэ. Тэгэхээр саяны мэдээнээс бол юу гэж ажиглах гээд байна гэхээр ерөнхий зориултын одоо тэр роботын одоо хэрэглээнд нэвтрэхэд бүтээхэд баг ингээ хүрэх айгу нэг алхмаар ингээ ойртчихж байгаа юм биш үү? Ер нь энэ нь ерөнхий зориултын ингээ робот бүтээхэд тэгэхээр одоо хугацаа
гарч байгаа гэсэн үггүй. Ерөнхий зориултын робот болохоор бидний санснаас хамаагүй хурдан дэлхийд ерөнхийдөө нэвтрэх боломжтой гэж хүмүүс таамаглаж байгаа юм шиг билээ. Тэгээд Google яг одоо Google компани яг энэ robotics-ийн салбар дээр ингээд ажилтдаг гол захирлынх нь ингээд хийсний хувьд болохоор юу гэсэн бэ гэхээр OpenAI-гийн ChatGPT ч юм уу одоо Google-ийн Gemini ч юм уу те эдгээр чинь бол яг одоо энэ нэг large language model дээр гаргаж байгаа нэг химэл оюухан байгаад байна шүү дээ. Энэ химэл оюухан чинь болохоор энэ роботуудын ерөнхийдөө яг тарих гэсэн үг те. Тэгэхээр энэ тарих нь өнөөдөр аль хэдийн ажиллаж байгаа байхгүй юу? Тэгэхээр буюу одоо ялгаад те. Тийм. Тэгэхээр энэ роботын тархийг бид нэр аль хэдийн хүн төрөлхтөн бүтээсэн байгаа. Одоо тэгэхээр энэ тархигаа яг одоо үйлдэл рүү л өнөөдөр одоо оруулах тэр нэг процессыг л өнөөдөр бид нар давчвал өнөөдөр яг хүн шиг ийм робот бий болох. Тэгтээ тэрүүг боломж нь би болцсон байна гэж бол харж байгаа юм лээ. За тэгэхээр цаг хугацааны үед юу гэхээр яг чиний түрүүний хэлсэн шиг энд 3 том проблем байгаад байгаа. Хэдийгээр тархин бий болцсон ч гэсэн эхнийх нь болохоор гарны проблем. За тийм гар бол маш хэцүү, маш ойлгоход хэцүү тийм проблем байгаа. Хоёр дахь нь болохоор material science. Яг одоо энэ одоо хүний бие мах бод шиг тэр одоо материалын шинжилгээ ухаан гэж байгаа даа штэ. Материалынхаа шинжилгээ ухааныг бид нар бас давах хэрэгтэй юм шиг үлээ. За тэгээд гурав дахь проблем нь болохоор real world recognition буюу одоо яг тэр робот чинь одоо яг энэ орчноо таних, орчны энэ ертөнцийг ингээ мэдрээд авч явах тэр ийм гурван проблем байгаа. За тэгэхээр гарны проблемыг болохоор Tesla одоо өнөөдөр бол ингээд ажиллаж байгаа тэрэн дээр За material science-ыг болохоор за Jensen Huang, Nvidia-гийн Jensen Huang болохоор material science бол одоо бидний ирээдүйн хамгийн одоо hot буюу одоо хамгийн халуун major гэж харж байгаа. Хамгийн чухал мэрэгжил гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр чи хүүхдтэй за том болоод ямар мэрэгжил эзэн шүү гэх юм бол material science гэж ярьж байгаа байхгүй юу. За тэгээ гурав дахь нь болохоор real world recognition буюу орчингой мэдрэх төр болохоор Google аль хэдийн өнөөдөр ажиллаа Genie 3 гэдэг бүтээгдэхүүнийг гаргаад ирсэн Энэ болохоор хувцсыг бас ингээд ирхэн гэдэг чинь бас тэр гарны проблем дээр бас ингээд ажил эхэлсэн байгаа. За тэгээд судлаачид ерөөдөө юу гэж харж байна вэ гэхээр өнөөдөр 2025 он 2030-аас 2032 онд бол ямар тодорхой хэмжээгээр home assistant гараад ирнэ гэсэн үг. Home assistant гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр чиний одоо гэрийн ойр зургийн одоо гэрээ чинь цэвэрлэх нэг тиймэрхүү роботууд ерөөхдөө бол гараад ирнэ гэж харж байгаа. За тэгээ 2033 оноос 2035 онд бол ерөөхдөө яг general purpose humanoid буюу одоо яг ерөнхий зориулттай роботууд бол тодорхой хэмжээгээр бараг гараад эхэлж магадгүй гэж байгаа. За тэгээд 2035 оноос хойш болохоор бүр яг хүн шиг роботууд өнөөдөр бол гарч ирэх боломжтой. Тэгэхээр 10-аас 15 жилийн дотор бид нэр хүн шиг роботтой ингээд энэ нийгэмд цогцоод амьдрах магадлал маш өндөр байна гэж харж байна. Аимшигтай юм. Хажуугаар алхаж байгаа нь шүү дээ. Хажуугаар ашиглаж байна те. Сонирхол авах те. Сонирхол авах. Тэр одоо гар утастай үеийнхэн гар утасгүй үеийнхэн гэдэг шиг роботтой үеийнхэн робот стил байсан үеийнхэн гэж яллах юм шүү ер нь ирээдүйд те. Одоо чи Instagram дээр ч юм уу TikTok дээр ингээд reel-үүд ингээд swipe down ингээд scroll down ингээд хийгээ явж хахад зарим нь химэл оюуханаар яг одоо AI-гаар хийцэн ингээд видеонууд, зарим нь болохоор яг одоо Sora шиг, зарим нь болохоор яг одоо real видео. Тэр хоёр өнөөдөр баг ялгахааргүй байна тий. Тэгэл ингээл доорн зөндөө комментууд тий. Энэ чинь AI байна, энэ чинь AI биш байна. Одоо тэр нэг бүр ингээд айгүй хэцүү болоод эхэлчихэ тий. Сүүлийн сар бүр ялангуяа. Сүүлийн сар ялангуяа. Тий, нэлээд хэцүү болж байгаа. Яг тэрэн шиг өнөөдөр 10-аас 15 жилийн дараа би өнөөдөр тий. Би өнөөдөр болткотой ярьж гин үү? Эсвэл би өнөөдөр роботтой ярьж гин үү? Хүн таних аргагүй болж магадгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ? Вау. Нэг охинтой ингээд болцоо хийж ирсэн чи робот яг үнэ тий. Одоо Her гэдэг кино байдаг штэ тий. Тэрэн шиг. За тийм байна. За тийм би дахиад нэг асуулт сууч. Тийм үү за. За сая ингээд хоёлаа Америк хятадыг үргэлжлүүлж асуух гээд байна л да. За тийм. Юу яалаа ингээд мэдээж Америкт л бол Америкийн нэгдсэн улс ингээд робот чиглэлд болвол юу яаж гинэ одоо ингээд үйл ажиллагаагаа өргөжүүлж гинэ. Хятадын байр суурь нь ямар байна вэ? Хятад талаас хөгжүүлэлт орж ирж гинэ үү? Өнгөрсөн сар болвол нэлээд олон роботыг бол хятад олон нийтэд зарлаад амьдсан байгаа. Энэ дээр танд мэдээлэл байвал хуваалцаач. Тэгээд дараагийн зүйл орё. За тий. Зүгээр миний анзаарснаар том зургаар ингээ хараад үзэх юм бол Америк, Хятад хоёулаа мэдээж яг энэ robotics одоо салбар руу бол маш одоо хүч төрөө ингээд орж байна. Тэгтээ яг юуны хувьд
концепцийн хувьд бол хоёулаа арай өөр ингээд нэг зарчимтай яваад байгаа юм шиг надад бол анзаарчихсан. За тэгээ нэгдүгээрт одоо за яг энэ хоёр одоо улсын гол нь одоо юу вэ те яг зорилго нь ингээд юу вэ гэх ингээ хараад үзэхээр Америк болохоор яг энэ ерөнхий зорилттой роботыг бий болгохын төлөө одоо маш их хичээж байгаа юм шиг харагдаж байгаа. Хятад болохоор эсрэгээрээ яг одоо тусгай зорилттой яг одоо роботыг илүү бий болгохыг бол харж байгаа. Тэр нь болохоор амьдрал дээр практикал байдал дээр яаж харагдж байна вэ гэхээр Америк болохоор яг илүү одоо яг эцсийн хэрэглэгч нь болохоор яг биднэрт зориулсан одоо тэр нөгөө нэг home assistant ч юм уу те яг тиймэрхүү одоо гэрт ингээд хэрэглэгдэх тийм роботуудыг бол бий болохыг хичээж байгаа. Хятад болохоор эцсийн хэрэглэгч нь бид нар биш харин яг нөгөө үйлдвэрчлэлтэд зориулсан тэр автоматчлагдсан яг тусгай зориултын тиймэрхүү роботуудыг бол илүү хийж гинэ гэж харж байгаа. За тэгээ хоёр гүрний яг одоо нөгөө strength буюу те одоо чадвар нь юу вэ гэхээр Америк бол яг илүү яг энэ хиймэл оюуханы яг нөгөө софтвер дээр илүү advanced ингээ болцсон явж байгаа. Хятад болохоор илүү яг тэр нөгөө hardware тэгээд маш ихээр үйлдвэрлэх тэр нөгөө scale to production гэж байгаа тий. Яг тэр hardware үйлдвэрчлэл дээр илүү анхаарсан болов гэд. За тэгээд засгийн газрынх нь одоо дэмжлэгийнх нь хувьд бол мэдээж Америк бол одоо нөгөө тий AI action plan эднэр дээрээ ямар нэгэн байдлаар бол ингээ дэмжинэ гэж харж байгаа. Тэгтээ шууд бус байдлаар яг энэ одоо роботуудыг хийж байгаа компаниуд нь болохоор илүү хувийн enterprise компаниуд байгаа. Харин хятадын хувьд бол маш ихээр одоо яг засгийн газрын шууд оролцоо их байна гэж бол харж байгаа юм билээ. За тэгээд хамгийн сүүлийнх нь ялгаа нь болохоор зардлын хувьд Америк бол өндөр зардалтай ч гэсэн одоо лаг те хамгийн одоо дэвшилтэд бүтээгдэхүүнийг гаргахыг хичээж байна. Хятад болохоор бага зардлаар үйлдвэрчлэлд зориулсан ийм роботуудыг бол хийж байгаа гэж бол харж байгаа юм билээ. За болголоо тэгэхээр энэ чиглэлд бас удахгүй шин мэдээлэлүүд гарч ирэх хаа шууд одоо сүүлийнхэн сэдвээр оръё. За хоёулангийн сүүлийн сэдв OpenAI гэдэг компани. By the way OpenAI чинь саяхан нөгөө Солонгост өөрийнхөө нөгөө нэг офисыг бас нээсэн байгаа тий офисыг байгуулсан. За тэрнтэй бас түлхүү яг Солонгосын одоо томоохон хагас дамжуулагчийн хоёр том компани байна тий SK Hynix за тэгээ Samsung тэгээд Stargate гэдэг одоо төслийн доор том партнершип буюу түншлэл бий болгосон тэр талаар чи хаалцаач. За тэгээ энэ бол хоёулантай нь бас нэлээд холбогдож байгаа сэдв болж байгаа. Надад ямар шаа. Надтай холбоотой байна. Чамтай холбоотой байна. За тэгээд сая өнгөрсөн 100 болвол нөгөө Лежимоны засгийн газар бол өөрсдөө хэмэл оюуханы төвшөнд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг бол нэмэгдүүлнэ гэдгийг зарласан. Энэ ч утгаараа саяхан OpenAI-ийн одоо захирал Сэм Алтмантай бол Лежимон уулзсан. Тэгээ яг энэ мэдээллийн дараахан бол энэ уулзалтын дараахан болвол энэ Stargate буюу OpenAI-ийн хэрэгжүүлж байгаа төсөлд Солонгосын одоо чипинг гиганттэй конгломерант компаниуд болвол буюу SK Hynix тэгээ дээрээс нь Samsung гэдэг компаниуд бол урт хугацааны гэрээ байгууллаа, түншлэлийн гэрээ байгууллаа гэдгийг бол олон нийт зарлж байна. Тийм. За тэгэхээр за SK ягаад SK Samsung хоёртой заавалчгүй ажиллах ёстой вэ те? Ерөнхийдөө яг ямар түншлийнх нь одоо яг юун дээр ажиллаад байгаа юм бэ гэдгийг асуумаар байна. Хойлоо нэг эхлээд нэг 3 дугаар 3 дахь дугаар дээр л Солонгосын талаар нэг хальт ярьж ирсэн те. Солонгосын зах зээл дээр бол дэлхийн зах зээл дээр бол Солонгос хэмэл оюуханы нөөц хэмжээгээр үйлдвэрлэлийн нөөц хэмжээгээр бол мэдээж томоохон тоглогч нэгэ. Дахиад нөгөө гинжи хэлхийгээр аваад үзэх юм бол суурь өгөгдөл буюу үйлдвэрлэл дээр нь бол томоохон байр суурийг эзэлдэг. Энэ юу вэ гэхээр нөгөө бидний яриад байгаа чипний сонирхон чиглэлд бол Samsung болон SK компаниуд бол дэлхий дээр бараг хамгийн томоохон хувийг бол эзэлж байна. DRAM DRAM. Тэгээд бодоод үзэх юм бол нэг талаас харах юм бол OpenAI-ийн зүгээс энэ Stargate гэдэг төсөл байгаа. Одоо энийг ерөнхий байдлаар тайлбарлаж өгөх юм бол хэмэл оюуханы дэд бүтцийг өргөжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гарч ирж байгаа одоо маш том хэмжээний төсөл байгаа. Тэгээ энэ хэмжээнд энэ зорилгод нийцэх одоо хамгийн том санах ойн хөгжүүлэлтээр ажиллах боломжтой компани бол мэдээж одоо Солонгосын компаниуд байгаа. Нэг зах зээлээ бодоод OpenAI талаас хараад үзэх юм бол нөгөө талаас мэдээж одоо SK болон Samsung зэрэг компаниуд чинь Nvidia-р бол нөгөө санах ойн чипи бол юу яадаг?
гаргадаг, одоо нийлүүлдэг. За тэгээд энэ талаас бодоод үзэх юм бол нэгдүгээр нийлүүлэлтийн хангамжийг одоо салгаалуулж тогтворжуулах буюу нийтээс өөр хэрэглэгчтэй болох бол хамгийн том одоо зорилго байна. Хоёрдугаарт нь гэх юм бол мэдээж урт хугацааны одоо хамтран ажиллагч хэрэгтэй. Энд бол хоёулангийн өмнө ярьжсэнчлэн хиймэл оюун ухааны чиглэл хамгийн одоо өсөлттэй яваа компани болох OpenAI-г бол сонгож байгаа нь яг компанийнхаа бас нөгөө бодлогын хувьд бол одоо хамгийн зөв алхам боллоо гэдгийг бол тайлбарлаж илээ. За тэгэхээр энэ дээр зүгээр газ нэг юм нэмж асуухаа тий. За SK, Samsung эднэр дээр яг тэр одоо DRAM memory дээр болохоор ингээм хамтран ажиллаж байна гэд. Тэр нь болохоор high bandwidth memory гэдэг HBM гэдэг модель байгаа тий. Тэгэхээр яг энэ хоёр одоо компанитай түншлэл хийснээрээ одоо OpenAI те яг өөрийнхөө тэр нэг Stargate 500 тэрбум долларынхаа хүрээнд тэр бүх одоо эрэлтийг өнөөдөр хангах боломжтой юу эсвэл ерөнхийдөө бас өөр те ижил төвшний бас компаниудтай түншлэл хийх ёстой юу гэж бодож байна яг энэ HBM хэсэг дээр. Тийм яг энэ бол хамгийн одоо том асуулт нь байгаа юм байна. Нэг талаасаа яг тийм боловч нөгөө талаасаа бас эсэргээрээ Samsung SK-д чинь өөрсдөө энэ нөгөө хэмжээг нь одоо нийлүүлэлтийн хэмжээг нь хангах боломжтой юу гэдэг асуудал тулгарч байгаа юм байлээ. Тэгээ бас хоёлаа яг өмнөх дугаар дээр ярьжсэн нөгөө OpenAI чинь нэг төрлөн буюу нэг их найдаа ингээд гэрээ байгуулж байгаа. Тэгээ яг энэ тэрний дотор орж явж байгаа юм байлээ. Stargate төсөлж байгаа. Тэгээд юу гэсэн бэ тэгэнгүүт ямар одоо юуг шаардлагыг тавьж ийн вэ гэх юм бол Stargate-ийн төсөл нь сар бүр одоо 900 мянга орчим вафрыг вафер түүнтэй тэмцэх санаахон бүтээгдэхүүнийг бол нийлүүлэх шаардлагатай гэж үзээд байгаа юм байна. Одоо шаардагдана гэсэн үг төр төсөлт нь. Тэнгүүд тэр талаасаа бодоод үзэх юм бол яалтчгүй ийм их хэмжээний одоо бүтээгдэхүүн нийлүүлэх бол зах зээл дээр байгаа энэ томоохон тоглогчдын хувьд бол чаленж болж орж ирнэ. Гэхдээ Samsung SK-ийн талаас бас юу гэж нэгэнгүүд үйлдвэрлэлээ өргөжүүлж нэмэгдүүлнэ гэдэг шаардлага бол тавиад байгаа юм байна. Гэт бодонгууд энэ компаниуд бол үйлдвэрлэлээ өргөжүүлэх юм гэж л одоо ойлгож байна гэх юм уу? Энэ мэдээнүүд бас ерөнхийдөө бас маш эерэг манай компаниас нөлөөлж байгаа Samsung компанид. Тийм. Тэгээ бид нэр сая 7 хоногийн өмнө нөгөө quarterly earnings гэдэг нэг өөрсдийнхөөс репортыг гаргадаг тий. Тэгээд 2022 оноос хойш бидний одоо зарлагдж байгаа репортын хувьд энэ жил одоо хамгийн өндөр ашигтай байгаа бидний ашиг 30% ерөөхдөө л өссөн. Тэгээд 30%-ийн ихэнх хувь нь болохоор манай хагас дамжуулагчийн одоо нөгөө салбараас division-с гарч ирж байгаа. Тэгээд мэдээж Tesla-тай хийсэн бидний 16.5 тэрбум долларын одоо түншлэл тий. За тэгээд энэ OpenAI-тай хийж байгаа түншлэл эднэр ч гэсэн одоо бидний бас нөгөө компани хувьцаанд бас маш өндрөөр нөлөөлж байгаа. Тэгэхээр эерэг сайхан мэдээнүүд байна. Тийм тэгээд бас нөгөө Солонгосын одоо Солонгосыг онцолж байгаа шалтгаан гэх юм бол ийм гэнэлтэй Америкийн талаас хараад үзэх юм бол Солонгос ч өөрөө харьцангуй нөгөө доктортой орн гэнэлтэй одоо политикл шийдвэр одоо эрсдэс одоо шийдвэрүүд багтай Азтай хамгийн одоо докторцсон орн болохоор ер нь бас Солонгост илүү давуу тал байгаа гэж хараад байгаа юм билий. Нөгөө талаасаа ч гэсэн чи бас яг хэлжсэн те бас хэдэн дугаарын өмнө нөгөө Солонгос улс чинь бас яг өөрсдийнхөө стратегийнхаа бас нөгөө нэг хиймэл оюухны хувьд зөв чиглэлээ гаргаад 2030 он гэж хэлээ те 2030 он гэхэд Солонгос ямар ч лсэн дор ээж дэлхийд яг хиймэл оюухны хувьд эхний 3-т орноо гэх те. Тэгэхээр бас яг тэр нөхцөлийнхаа доорч гэсэн энэ OpenAI, Nvidia те энэ одоо бүх одоо тэргүүлж байгаа хиймэл оюухны компаниудтай одоо SK Hynix, Samsung эдэр ингээ ажиллаад явах нь бол одоо зөв ясны хувьд зөв хэрэг юм байна гэж харж байгаа бах тий. За ингээд хоёул ингээ дөрөв мэдээ дууслаа. Тэгээ манай сонсогчдоо бас баярлалаа. За тэгээ тэгвэл дараа 7 хоногт уулзъя. Окей. Удахгүй уулзъя. За бай.